Сонсогч та бүхэндээ орой мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын МЖЛ радио 88.3-аас 7-5-аас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа. Хоолболтол хов цогоороод шар шуу нэвтрүүлгийн 2025 оны 6 сарын 3-ны мегмар гарагийн дугаар шууд өрхөд бэлэн болоод байна. Студиуд хөтлөгч Цанцаа Ами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Арчин Чавлангийн анхны ундрагаас авсаар шин хандгаатай Жанчавлан мөн олон улсын Улаанбаатарын их сургууль дэлхийд гарах гар зураатаар хамтран ажиллаж байна. Бэлцгоонуудаа орой мэндийг хүргэе. За бүгд нь орой мэндийг хүргье. Бацхтаа бэлэн л үсттэй. Билээ. За өнөөдөр ам ихчний тухайд харилцуулах уу? Би яг стил имижийг бүрдүүлсэн сууч байна. Би тай. Би лай юм уу? Өчтөр ярьсан шүү дээ. Мэдэнэ дуу тоглосон. За, Black Eyed Peas хамтлагийн зүрийн ганц эмэгтэйг шумбулах Бергийг өнөөдөр танилцуулнаа. Тэгээ нэг миний ганц дуртай дуу нэдэг аахгүй юу? Big Girls Don't Cry гэдэг. Миний ч гэсэн дуртай. Тэрэн дээр өмсдөг говцыг бүрдүүлэх гэж, лүкийг бүрдүүлэх гэж хичээлээ. Гоё дууч шүү тий. Тэр дуу нь угаасаа өстой гоё дуу шүү дээ. Дууных нь утга учирч гисэн дээ яахгүй. Тэр үед бас их хүмүүс сонсдог байсан баг шүү. Тийм шүү дээ. Маш их үзэлт хандлттай. Би гэхдээ баг тэр үед би баг ганцаараа сонсдог байх гэж боддог гэсэн. Гүү шүү дээ. Маш олон хүмүүс сонсч байсан. Тэгсэн аамигч бас тэр Улаанбаатарын хаарахтай өөр хоёр тал тэр үуч танилцаагүйсэн шүү дээ. Сонсоо суусгаж. Сонсч л байсан байх нь шүү дээ. Тийм байна. За өнөөдөр танилцуулах алдарт маань хар такси драмын гол дүрийг бүтээсэн жүжигчин Ижэхүүний тухай танилцуулнаа. За Ижэхүүн жүжигчин маань одоо хидтэй вэ? Амын хичл таадаг дөө тэгт. 40 гарan 37 8 Яг таагаар 9 39 биш байла 40 зөв байла. Зөвхөн хүний нас таасараа яаха болчих тий нэг тийм хатан руу жуурхаа болчих тий. Нөө хуурах штэ. Өмнө нь бол бас нэг шаал дали ихч бол хэлдэг гэсэн сүүл рүүгээ за эдэн шүү дээ. Багцаалтдаг болчиход байгаа байхгүй. Бас ямар хөө байдаг лээ гэдэл мэддэг болчиход байгаа юм л да. За 1984 онд төрсэн энэ жил 40 настай жүжигчин байх нэ. Гэр бүлийн хувьд эцэг эх дээр нэг ихчтэй. За урлагийн гараар орцгой 2005 онд тайсан жүжигчнэр гаргаа эхлүүлсэн. За яг олонний анхаарлыг татаж эхэлсэн үе нь 2011 он гэж яригддаг юм байна. За тоглосон бүтээл бүрэн тухайн жилдээ бол үнэхээр баг бүгд амжилттай болсон. Тэгээд тухайн жилд Black Knight, The Front Line хэмээх бүтээлээр шилдэг шин жүжигчний шагналыг хүртэж жүжиглэлтээр олныг алмааруулж байсан юм байна. За бүр шилдэг шин жүжигчинд өөртөөгөө хүртэл өрсөлдөөд өөрийгөө ялаад гараад ирсэн гэж байна. Тэгэхээр одоо тэр 2011 оны баг хамгийн шилдэг жүжигчин байсан юм уу да гэж хэлэгдэжсэн. За ийм гоёх бодит амьдрал дээр байдаг юм уу да гэж яригддаг гинэ. За солонгосчуудын одоо хүртэл үзэх дуртай алдарт бүтээл би өнөөдөр нэг жоохон халуунтай байгаа шүү дээ жоохон сони яриад иж магадгүй намайг уучлаарай. Архитектор 101 гэх бүтээлд 2012 онд тоглосноор түүний нэр алдар улам өсөх болсон. За энэ өстө нөгөө солонгосын арт түмний одоо хэл шимтүү үзчихсэн кино гэж хэлж болно. За уг бүтээл жүжигчин дуучин Сүзэтэй хамтран тоглосон. За тэд насны зөрүүний хувьд хоорондоо 10 насны зөрүүтэй байсан мөртлөө жүжигчин маань оюутан залуугийн дөрөв бол нэг тийм юу гэдэг маш чадвартай бүтээж чадсан гэсэн үг. Тэгээд тухайн үед жүжигчин 28 настай. Харин Сүзи маань 18 настай байсан юм билээ. Гэтэ 28 настай жүжигч юу оюутны дүр тоглоно гэдэг чинь зүгээр л болж штэ. Би харин тэгээ үчсэн бахаар гайхаад зин 28 тайгаар бүр тийм амир хэцүү хараа. 38 байсан бол хөшөө харагдсан байхтаа гэж боддог. Юу өөрөө сая текст уншаад яагаад тэгж солонгосчууд дуудсан юм бол гэж бодлоо ш. За тэгээ жүжигчин Сүзэтэй дотносгож их хичээсэн гинэ. Кинон дээр хайр дурлалын романс үүсгэх гээд байдаг. Тэгэхээр өөрийг нэг ажиши гэдэг нүдээр хараад энэ баялаар хөшөө ах гэж те. Уган дурлах тийм дүр байгаад. Яг аргагүй л дээ жоохон охин штэ 18 настай те. Солонгосч насны хүрсэн үечдээ 19 гэж тооцдог. Тэгэхээр ийм жоохон охинтой хамт дүр тоглохоор өөрөөс нь дөлхүй гэдэг үүднээс аль болох ингээл яриа өдөөл инээж хөхрөөл нэг те өөрийг нь инэлэх гэж хичээжсэн гэсэн мэлээ. За гэсэдэж тэр хоёр маань гээд сайхан дүрээ бол маш сайхан хослоод гаргацсан. Тэгээд тухайн үед бүр нэг ийм үг гарч ирсэн гинэ. Их сургуульд явлаа гэд яах вэ? Одоо ямар нийжээ хүн шиг дээд анги ах бол байх вштэй гэж яригдчихсэн. Байвал явах гэдэг нь те. Яг дээд курсын танд хичээсэн их сургуульч нэг бүрэн харж явсан гоё ах мах нар байсан уу? Байхгүй. Надад тэр нөгөө ямар банд вүлээ краш бааш болов манай тийм тэд нар манай сургуулсан байхгүй юу. Тийм. Тэгэл яг би клипийг үзээл нэг айгу сүртэй клиптэй шүү дээ тий. Тэгэл ах нар явж яана тэр гэсэн хардаг байлаа. Хойдоос од байсан шүү дээ тий. Нэг харах нь бол гэж харж ирсэн. Гэтэ крашлах нь бол крашлж байгаагүй. За тэгээд солонгосчууд жүжигчин Ижэхүүнээр тухайн ондоо баг амьсгалж исэн л гэсэн үг.
За дараагийн баримтанд наснаасаа залуу харагддаг арга их алдартай. 1984 онд төрсэн түрээсэндээ 40-оос хүрж байгаа боловч 10 жилийн дүр за оюутны дүрийг үйлрүүлсэн ямар ч төггүй үтээждэг. За хүмүүс түүнээс яаж ийм залуу харагдаад идэм бэ гэд нууцыг асуухад үгүй нэг айхтар нууц гэдэг ах зүйл бол байхгүй эцэгтэй л баярлаа гэж хэлээ да гэсэн хэлдэг. Удмын л гэн л юм байна л та. За мөн өөрийгөө залуухан гэж боддог. За энэ нь болохоор ямар шалгаантай гэхээр одоо ингээд 100 нас хүрэх бол боломжтой болсон маш бүрэн хүрэх боломжтой. Тэгэхээр цаашдаа амьдрах өдөр хоног бол зөндөө байгаа. Тэгэхээр энэ хүн маань 100-ийн 1 40 гэдэг чинь нэг одоо цаана 60 жил өгнө гэж тооцоолоод байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг өөрийгөө хөгшин гэж боддгоо. Тэр насны тухайч бас би хөгшөрлөө барьлаа ямар хөгшин юм бэ гэж өрөөсөө тийм бодоод ч байдгүй яриад ч байдгүй юм билээ. Харин эрүүл байх гэж хичээдэг 30 гаруй жилийн турш өглөө болгон нэг алим иддэг гэж шүү. Өө за. Нөлөөлж л байгаа юм бах байлгүй дээ. Тий, одоо би бол их алим идэд идэж шүү бас. Нөлөөлт юм болов. Би тэгэхээр яг сүүлийн үед л өглөө нэг алим идэх тэр нэг юм юун дээрээс үзсэн юм аа. Солонгос төр эртний хаадын ямар хэмжээний нэг юм бас нэвтрүүлэг үзээд тий тэгсэн чинь ямар хаана нэг өглөө болгоо нэг алим идээд л хурд насалсан. Хаана гэлөө баг боолн ч гэлөө байдаг. Бараг ханаас илүү боолн насалчлаа гэж. Тэгээ урт насалсан гэхээр би за нэрээ өглөө тэр нэг алим үнэрлэх идэх чинь бас эрүүл мэнд идэх тустай байдаг. Инээ тэрийг л үзчихэл би идээд байгаа. Яг би өөрөө ч одоо ангийнхаа хүн биш учраас мэдэхгүй л байна л да. За дараагийн баримт нь X-тэй дарамтлуулж исэн түүхтэй. За 11 дэх ангид байхдаа өөр өнгийн охинтой үргэлжсэн гинэ ахлах сургуульд байхдаа. Тэгээд тухайн охин нь болохоор сурлагатаа бүр үнэхээр сайн ангийн дарга хийжсэн. Их ухаалаг бүсгүй байсан охин байсан. За харамсалтай энэ хоёр маань 1 жил үерхэл салсан. Тэг ингээ 12 дугаар ангид орсон чинь за тэгдэж чинь анги хуваарлаад яг нэг ангид орсон юм байна л да. Уг нь өөр ангид байхдаа үргэлжсэн шүү дээ. Одоо салцсан дахиж нэг очихгүй харилцаа нь хүндэрсэн маш. Тэгсэн чинь нэг ангид ороод бүр хоорондоо ангийн даргын тушаал дээр албан тушаал дээр өрсөлдсөн гинэ. Тэгэл яг тэ бас нэг доор орчмооргүй шүү дээ. Миний X хажууд байна. Тэ X ихээс доор ормооргүй байна. Тэгээд ангийн даргын сонгуул дээр нилээх амлсан гинэ. За баг уус төрөд чи та нар намайг ангид болох юм бол 10 жил чинь баг цэцэглэн босно энэ тэр нилээх юм гэсэн. Бүгд онц гарна. Тий даач тэр нь тэгээд нэг нөлөөлөөгүй юм шиг байна. Тэгээд нөгөө охин нь ялцсан. За ингээд жүжигчин залуу маань төгсөх ангийн 1 жилийн хугацаанд ерөөс ямар ч юм байхгүй. Уг нь тийм хөвгтөс гинэ. Багш магшаар осноо хөрөндө. Багшаа тэр чинь ингээл ангийнхныгаа инээлгчдэг. Ер нь жоохон хөдөлгөөнтэй нөхөрөөсөн боловч X нь ангийн дараа осноос хойш л тийм айгүй чимээгөөс юу ч дуу босно. Тийм суугаад. Одоо тийм суугаад жоох. Тэгээ суучдаг болсон гэж хэлсэн. Тэгэд X8 зохин нь ер нь жоохон онцгой те өмүүлэхэд хамаа шир дотор харагддаг гэсэн. Яатан чи зүр суу. Гэлээ. Атгцсан л байсан юм шиг. Бадцсан байсан юм шүү дээ. Гэтэ ахлах сургуулийн төгсөлтийн баярын үеэр их чинь хийсэн байл та. За одоо чи ингээд тэр охинтойгоо ганц зураг сүүлийн удаа авахуулаач гэж хэлээд тэгээ зориг гарган очиод хамт зураг авахуулъя гээд ингээд энэ хоёр маань хамт зураг авахуулж исэн юм байна. Тэгээд жүжигчин залуу сүүл нэвтрүүлэлт оролцохгүй яриад дэлгэц рүү харж агаад чи минь сайн байгаа юу гэж асуусан. Тэгээ хэдийгээр би чамтай холбоотой биш те одоо гэдэг сүүлийн үед яг яаж амьдарч байгааг мэдгүй байгаа ч гэсэндээ чамайг бол би мундаг сайхан амьдарч байгаа гэдэгт итгэлтэй байна гэж хэлсэн байдаг. Мундаг байна. Оо. За хамтраалагчид танилцуулаад өргөжлүүлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ард замжууллагын анхны андаргаас авсаар шан хандгадаж анчаалав. За ард замжууллагын аршааныг монголчууд эртээр үеэс олон төрлийн эмгэгийг илаашуулах, бие эрүүл байлгах зорилгоор хэрэгжилж ирсэн. За эмч мааран бууч гэсэн уг шааны хэрэглэхийг зөвлөдөг басын тухайн их ном судартанд тэмдэглүүлдсэн байт юм байна. За энэ илаашуулах чадварыг нь Монгол болон зөвлөлтийн эрд тамтад 20 дугаар зуунд шинжлэх ухааны үндэслэлтэй судлаад энэ ундрах дээрм түшгэлэн анхны бүтээгдэхүүн болон совлил байгуулсан байгаа хэрнэ. За хандаатай шамжлалын аршааны их ундрагыг нь бохирдуулахгүй удаан хугацаанд онгон дагшин байдлаар нь хадгалах хойч үедээ өглөөлөн үлдэх үүднээс 2011 оноос ундрагыг нь онцгой хамгаалтанд авч хэрэглэж болон төрөх зорилгоор хаан чизээ ширлэхэд маш хэлбэр савлгаатаагаар за мэдээж одоо эрүүл ахуйн шаардлагыг хангасан савлгаатаагаар үйлдвэрлэх болсон юм байна. Тэгэхээр та бүхэн маань одоо савлгааны хувьд бол тэг хандгааны зурагтай. Хаанаас чарсан нэг тийм бор савлгаатай, цэнхэр тагтай, хандгааны зурагтай ийм аршаа байгаа шүү. Тамирчид одоо их голдуу хэрэглэдэг юм билээ. За тэр тус манай жингээ хасж байгаа тамирчид энэ ашааныг илүү төлхөө хэрэглэдэг гинэ. За ингэснээр ерөнхийдөө бол шүрмэс татдаггүй гэж мэргэжлийн боксын тамирчин Монгол Улсын гавьяа тамирчин Цэндбаатар өөрөө хандгаатай чанжуулагийн хамт олонд нэлж байсан юм байна. За тухайн үед бол үнэтэй витамин хэрэглэж чаддаггүй байсан гэсэн аршааны ууснаар одоо дутхгүй сайн нөхдөг байсан, витамин сайн нөхдөг байсан гэж өөрөө хэлж ирсэн юм байна шүү.
За сошиал хаягийн хувьд хандгаатай жанчиллан гэж хахаар мэдээлэл гарч ирэх нь холбогд хуудасны дугаар 88.5 37 73 88.5 37 73 гэсэн дугаарлал холбогдорой. Сошиал хаягийн хандгаатай жанчиллан гэдэг хахаар гараад ирнэ. Баярлалаа хамтраж ялсан. Ар жанчиллангийн анхны амдрагаас олсон аршин хандгаатай жанчиллан байлаа. Баярлалаа. Баярлалаа. За 2021 онд хар такси хэмээх улаан ангит кино тоглосон. Өгүүлбэлийн хувьд бол манай ихч маань их л уусан орж л үзсэн байл шүү дээ. Танд яг ямар хэсэг нь таалагдсан? Юу таалагдсан? Гэхдээ энэ залуугийн тэрхий байж байгаа байдал их тийм зөрөгтэй тийг өөрийн гэсэн үзэл бодлоо хамгаалаад байгаа нь гэх юм уу? Хүмүүс туслаад байгаа нас ихгүй. Дүрэн таалагдсан шүү дээ. Дүрэн. Яг дүрдэнд оролцсон гэх юм уу? Нэг тийм юу байгаагүй юу нэг юм гадаад үзэн жороогүй тэр таалагдахт нь дүрэнтэй л дуулсан. За тэгвэл одоо яах вэ? Тэгвэл одоо таны ч одоо өөр юмд дурлсан болов. За уг бүтээл нь түүний анхны экшн жанрын бүтээл гэж хэлж болно. За эхний бүтээл нь 2021 оны 5 дугаар сарын сүүл цацагдсан. Тэгээд цацагдаад дууссан 2 дахь бүтээл бүлэг нь 2 дахь бүлэг нь 2023 оны 4 сарын 15-нд цацагдаж дууссан байдаг. За үзэгчдээс бол маш өндөр үнэлгээг авч чадсан. 3 дугаар бүлгийн хувьд ирэх 11 сард одоо 2025 оны 11 сард цацагдах хуваар нь бол альтын гарсан байлаа. Тэгээд дийлэнх экшн хэсэгт нь өөрөө яг тоглосоод орлон тоглож бол байхгүй. Тэмдэж бэртэж гэмтэх асуудал бол баггүй гарсан байдаг. Таксины жолоочийн дүр учраас дрифт хэсгүүд их гардаг. За тэрэн дээр ч гэсэн өөрөө бичлэн тоглосон байх нэ. За дараагийн баримт нь маш сайн бүжгэлдэг гэдгээр их алдартай. За нуксаг омоны хэ гэж байдаг. За нэг монголоор ерөөд орчуулах юм сургуулийн орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тусалдаг сайн дурын ээжүүдийн холбоо байхгүй. За тэгээд энэ холбооны одоо үйл ажиллагааны дагуу цагдаа нар ингээд сурталчилгааны ажилтнуудаа явуулсан гинэ. Энэ үйл ажиллагаан дээр нь. Тэгээд тухайн үед манай энэ жүжигчин маань цэргийн алба хаажсан. За цэргийн алба бол энэ нөгөө цагдаагийн албаны сурталчилгааны хэсэгт нь хариуцсан ажиллаж ирсэн юм билээ. За ингээд тэр нөгөө ээж нарын тэр зохион ээж нэмж байх удаа цагдаа байгууллага зохион болж байгаа тэр үйл ажиллагаан дээр нь очиод баахан ээж эмээнэрийг нь Майкл Джексны бүжгийг бүжгэлсэн. Маш сайн бүжгэлсэн учраас тэр нөгөө богинохон хит хитэн бичлүүдүүд юм билээ. Тэр нөгөө ээж эмээнэр гэл настай хүмүүс чинь нэлээд одоо хашгирж орилж бахарж байгаа тиймэрхүү байдлаар бол дуу нас орсон байлээ. Яагаад ч юм хүмүүс түүнийг сайн бүжгэлж чадахгүй байхаа гэж боддог гэнэ. Ямаас нь болоод уу? Үгүй яагаад гэдэг бас ч мэдгүй л байна л да. Тэгээ жүжигчдийн хувьд бас ингээ айхтар мундаг үжилдэг хүмүүс жоохон бас цөөхөл байт юм байна тий. Тэгээд айдол ч юм уу дуучин байвал бас арай өөр шүү дээ. Энэ үний хувьд бол жүжигчинд энэ одоо нэг имижээсээ болооч гэдэг юм нэг мундаг одоо бүжгэлж чадахгүй хаа гэж бодсон бол эсрэгээр маш сайн бүжгэлдэг. Пен уулзлан дээр хүртэл бүжгэлдэг юм байлээ. За тэгээ их сургуульд байхдаа бүжгийн дугууланд явж байсан. Өөрөө ер нь энэ бүжиглэхээс их тийм кайф авдаг дуртай төрлийн хүн юм байна. За дараагийн маркны хийгээгүй ажил гэж орог байхгүй. Соёлын төвд бүжгийн багш ар хүртэл ажиллаж исэн. Тэгээд тухайд жүжигчин залуугаас бүжиг сурах гэж очисон нэгэн хүн интернетэд нэг пост оруулжсэн гинэ. Тэр нь ямар пост вэ гэхээр би энэ musical dance сурах гэж найзуудтайгаа хичээл заах багшаа хүлээгээ сууж илаа. Тэгсэн чинь гаднаас бүр үнэхээр үгээр хэлээ аргагүй маш царайлаг цав цагаан царайтай өндөр багш орж ирсэн. Бүр үнэхээр царайлаг байсан гэсэн пост өчөж оруулж исэн юм байна. За тэгээд энэ нөгөө юу гэдгийг солонгочууд гэдэг чинь гадаад үзэмж нэм дээр айгүй хангаалдаг шүү дээ. Тэгнхээр царайлаг загалуултаа аргагүй. Тэр сургууль юу багшилж явах үед нь ч гэсэндээ шавнар нь бол байнгын л та манай багш царайлаг нэтрэгэл ардаас нь гүдэг байсан бол кафед бас ажиллаж байсан. Эд кафед цагийн ажил хийж явах үед нь хүмүүс түүнийг харах гэж очдог гэсэн. Энэ одоо юу гэдэг кофе уух гэж очих гэхээс илэрдэггүй. Тэр кафед ч айгүй царайлаг залуу байдаг шүү дээ энэ төргээд. Та тэгж очиж байгаагүй юу? Би солонгос дахь нэгд очиж үзсэн. Зорж очих юм уу? Хүний харах гэж очих юм тий. Манай найс тэгээд ойролцоо байдаг дэлгүүр айгүй гоё царайлаг юм дэлгүүрийн ажилтан байд юм аа. Тооцоог нь хийдیں۔ Чаагаа хойлоо орё гэдэг. Тэгээ би тэгээ найзаагаа дагаад ингээ ороод тэгээ яг хойлоо орол нөгөө юм барамаарга авчаад гарсан. Айгүй царайлаг залуу байсан тэр. Тэгээ би анх удаага л бараа нэг хүн сонирхгүй нэг тэгж орж ирсэн байх оюутан байх та. Намайг зорж ирж суудаал байдгийг. Ихч бүр. Нэрэ. Тийм байсан. Би ч нэг оюутан байхдаа тархины тэр DJ гэдэг баарны хамгийн анхны зөөгчсөн байхгүй. Та бас зөөгч. Тийм би зөөгч хийдэг гэсэн. Би ч одоо 10 төгсөл ажил хийсэн шүү дээ. Тэгээд DJ зөөгч хийдэг байхад DJ-ийн шивэстэй зөөгч гэдэг хотоос хүмүүс хорох гэж ингэж ирдэг байсан. Тэгээ орой ингээ харахтаа нөгөө нэр ууц нэгэ даруулаад гэрээ ширээ дээрээ сонсч байсан шин дунд сургуулийн сурагч байх та. Чи дархан л ордог юм шүү чанцаа маань. Алкогол өргөлгөөр том болоод зан дөнгөж. Тэгээд энэ хотын чинь тарханд очиж шоуж гэдэг гэсэн. Тийм. Тийм яг. Энэ өрөө хооронд ч нөө зам ам 2 цаг яваал очиждаг. Тийм. Тэгээд тархан руу тэр шинэ бааранд нь орох гэж явах гэсэн. Тэгээд зорж ирж байсан хүмүүс байдгаа байна. Тийм.
Тэр дунд би бол байсан. Аваадлаа тэр жоохон л байсан баг. Сурагч юм баарч тээ. Шагааж масан шээстэй ихч байна уу? Ирээдүйд бит хоёр уулзах юм аа. Яваанда. Заяаны хань нөө цэцэрлэгийн хашааны хаалгаар хардаг. Чи баарны хаалгаар таныг харж явлаа дүүнаа хотлоо. За тэгээд маш олон үйлчлүүлэгчид очдөг байсан. Тэгээд сүүлдээ ажлаас гарах болонгууд яг үйлчлүүлэгчтэй хэлжилтэй. За би удахгүй ингээ ажлаасаа гарах гэж байгаамаа гэд. Тэгсэн чинь хүмүүс тийм одоо тэ сайн ажиллаа гэж хэлхээсээ илүүтэйгээр миний утасны дугаарыг авах уу? Надад утасны дугаар өгч үстэй гэх мэтчлэн асууж исэн гэдэг. Дараагийн баримтанд 2016 он тоглосон Сигнал гэдэг. За энэ бол ерөөсөө яг хард гисэмдэж гоё бүтээл болсон. Гэхдээ миний хамгийн дуртай одоо юу гэдэг ийм трейлер төрлийн бүтээл гэх юм бол энэ Сигнал гэдэг. Олон бүтээл үнэхээр гоё. Наадах ч үзээд өгөл. Тэгээ энэ хараа яг Солонгост болсон бодит одоо гэмт хэрэгүүдээс сэдвлэн бүтээсэн. Зохиолч нь бол өөр үнэхээр мундаг юм зохиолч бичсэн зохиолтой. Тэгэхээр ямар нэгэн уран бүтээлийн зохиолчд бол айгүй чухал киноны тайс дэлгэцэн бүтээл үүж байдаг. Тэгэд энэ бүтээлийн онцлог нь жүжигчний хэлэх текст нь маш их цээжлэхэд хэцүү юм байна. Тэгээд яг манай жүжигчдийн залуугийн хувьд яаж цээжлсэн бэхээр нэг тийм тусгай арга байгаа гэхээс илүү тэгэхээр өглөө босоо шүү зохиолоо хараад шүдэ угааж явахдаа зохиолоо хараад хоол идэж явахдаа зохиолоо хараад өдөржингөө зохиолоо хардаг байсан. Тэгээд текст ихтэй байна гэдэг чинь би бол ингээд бодож байгаа шүү тархинасаа ингээд амраа урцаа гаргаад идэг. Гэтэл жүжигчдийн хувьд яг цээжлснийгээ яг энгийн ярьж байгаа ярианы хэлбэрт оруулаад гаргах нь бас амаргүй шүү дээ, тийм. Тэгэхээр тийм одоо урт текстүүдийг мундаг цээжлж чадсан байх нэ. Тэгээд анхандаа хүмүүс уг драмаг үзээд эхлээд жүжигчнийхээ энэ одоо ижээвэн жүжигчнийг шүүмжилж ирсэн. Энэ нэг ойлгохтой жүжиглэхгүй шүү дээ. Яа юм кино тоглуулсан бэ гэдэг. Тэгээд шүүмжилж байгаа хүмүүсийг нь хараад дандаа нэг Facebook, Instagram-ийн богино бичлүүд байдаг шүү дээ. Кино тастад оруулсан. Тэрийг нэг хальт хараад наач чадахгүй ч гэдэг. Яг бүтээр нь киног нь үзэх юм бол яг дотор нь орж үзэхэр үнэхээр юм сонирхолтой бүтээл болж чадсан. Тэгээд тийм кино дуусах одоо төгсгөл рүүгээ орох тусмаа жүжиглэлт нь бол тийм шүүмжил авах болсон уу багассан байдаг. Тэгээ ер нь кинон тоглохдоо хэр баргийн алтаад байдгүй боловч энэ Кимэсү жүжигчтэй тоглох үедээ хид удаа мартчихсан гинэ. Кимэсү жүжигчний царайг хараад мартчихдаг. Сандарч тийм ээ. Яа тэгэхээр бүр ингээ багасаа Кимэсү жүжигчнийг зургатаар харж үзсэн дэлгэцээр ингээл ийм мундаг жүжигчин болохоос гин. Тэгээ тийм мундаг хүнтэйгээ хамт нэг бүтээл тоглоно гэдэг маань өөрөө бас л нэг юм сандаргам штэ тий. Тэгээд өөрийн мэдлгүй тексттэй алдаадсан юм лээ. За тэгээ бүр таалагддаг эмэгтэйгээрээ Кимэсү жүжигчний ч гэсэн нэрлэлжсэн удаатай. Тэгээ Кимэсү жүжигчний хувьд эргэн тойрныхаа хүмүүсийг чагьяа буюу хайраа гэж дууддаг. Тэгээд нэгсэн одоо ойр дотно гэдгийг илэрхийлж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ ижээвэн жүжигчний ч гэсэндээ чагьяа буюу хайраа гэж дууддаг гэсэн. Тэгээд энэ Кимэсү жүжигчний хүмүүсийг ингээ хайраа гэж аюугаа дотномжилж дуудаж байгаа нь өөрт нь их гоё мэдрэмж өгөөд тэгээд заримдаа зураг авалтын талбай дээр одоо степ ч юм уу тий хараа ажиллагаа заримдаа хайраа гэж бас дууддаг гэсэн мэл. Яс хайраа гэж дуудулж боломжтой л залуу юм шиг л. Тийм ээ тий. Хайраа гэдэг үл гайхгүй юм. Тийм ээ. За амархаараа юу хийдэг вэ гэхээр амрах өдрөө ямар нэгэн зүйл одоо хийгээд байдгүй гинэ. Ер нь л амарчдаг. Тэг зүгээр л амардаг юм шиг байна. Гэхдээ гэртээ олон төрлийн кино үзэх үйлчлэгэнд бүртгүүлсэн. Одоо юу гэж вэ? Netflix ч гэдэг олон төрлийн юунд бүртгүүлсэн учраас шинэ бүтээл юу байна гэдэг ингээд хайгаа суугаад байдаг. Тэгээ яг үздэггүй гинэ бас. Тэгээ яах юм? Яа тэгэхээр би бас тэгдэж шүү дээ. Одоо ингээл гэртээ очиж кино үзэх нь сонгож чадахгүй суугаад бараг 2 цаг хугацаа үеэл байж таа. Олон кинонондаас яг энэ дундасаа энэндээ гэл. Тэгэл би ч нэг киногоо харчаал трейлерыг утсаараа үзчихэл. За энэ гайг юм шиг за болоо дараачихын үзье гэл. Тэгжээтэл үнэн нь харагдаж шүү дээ дэлгэцэн дээр. За энэ арай л үнэтэй үнгүүгээс орж үзгүй. Тэгсээр байтал бараг нэг нэлээ хэдэн минут 40 50 минут болоод тэгээ кино үзгээ болоо сүлдө унтчихдаг шүү дээ. Тэгэхээр нэг тиймэрхүү байдлаар юм шиг үлээ. Киногоо сонгож чадахгүй явсараа дуусчихдаг гэх юм. Олон сонголт байна да. Сонголт их болох тусмаа хэцүү болчихдог юм шиг. Тэгээ Монголд бол жишээлбэл ингээд юу штэ бэлэн гом аягүй баг сонголттой байдаг гэсэн чинь дээр үед штэ одоо бол сонголт ихтэй болсон. Тэгээ би яг Солонгост очиж сурахаар болоод тэгээ ойролцоо байдаг дэлгүүрл ороод гойм авах гэсэн чинь тэнд их чи баг 50-аад төрлийн гойм тэгэхээр сонгочихдгоо чадахгүй. Тэгээ би дэлгүүрийнх нь ажилтнаас нь асуу би ингээ гадаад хүн байгаа маа гэх. Гэтэ айгу Солонгосоор бол ингээ яриад байгаа ш. Тэнгүүд өөдөөс нь та гадаад хүн гэж үү гэж байгаа. Би мөө би гадаад хүн. Яг гадаад. Тэгээ алийн нийт юм идэхгүй наа гэх. Төрөлхтэй болохоор сонголт өөрөө хэцүү болчт юм лээ. Яг байна. Тэгээ хайр дурлал ус гэдэг чинь олон гоё залуучууд хүүхнүүд араад ирэхээр алийн сонгох юм тэгээ болчт. Тэгэхээр өөр нэг матартайгаа зурлцсан нэр. Тийм ээ. Тэр үнэ. Наа чи хамгийн амархан юм юу юм гэхээр их олон хувцастай байх тусмаа өмсөх юм болчих. Оо яг зөв. Тийм. Хувцсны сонголт их олон шкаф дүүрэг хувцастай байх тусмаа өмсөх юм юу ч байдаг. Танд одоо тийг санагдаж байна уу өмсөх юм байхгүй нэ тэр гэж. Би урд өдөр нөгөө нэг ингээд маргааш тийм юм бүрдүүлэн тэг ингээд төсөөлөд ингээд унтчихдаг болохоор өмсөх юм л ер нь гайгүй л гэж боддог юм шиг. Дүүрхаа зэрэг их тийм түгээмэл юм. Хүмүүс ч юу нэгдэг штэ. Өмсөх юмнаас юу ч байхгүй байна гэл ингээд суугаад. Зөндөө байдаг хөхгүй юм дээр. Шкаф дүүрэн л байгаа гэсэн. Би бол тэгдэг. Яг ингээд
наадталтаа байгаа хэдийг өмсөд идэг юм. Цаашаа явахдгүй. Цаашаа ордгоо. Тэгээд нэг ухаад цаанаасаа гараад ирвэл бас тэр байгаа хэдийгээ л угаагаал өмсөд байна. Тэгэхээр яг тийм байгаад идэм билээ. Тухтай юм өмсөд идэг үү? За болцсон уу? Болцсон. Чагия. Баярлалаа. Тэгээ миний нэр угаас тэгээд шүү дээ. Чаги гэдэг чинь миний нэр шүү дээ. Тэгээ намайг солонгосчууд дууддаг гэсэн Чагия гэж дууддаг байхгүй. Тэгэхээр солонгосчууд бол намайг хайраа гэж дууддаг гэсэн. Тэр аягүй сонирм байгаа. Ташраараа тэгвэл чамайг хайраа гэдэг байх нь. Хайраа гэж дууддаг талвий. За баярлалаа хайраа. Зүгээрсэн дараа зүгээр дээ ихчи. Таныг муухай хөндий хүн бэ. Хайраа. За үргэлжлүүлэн дараагийнхаа алтарт нь л орё тийм ээ. За энэ 7 хоногийн туршид Black Eyed Peas хамтлагийг танилцуулж байгаа. Өнөөдөр тэдний цорын ганц сувд Эрдэнэ шигтгэн болсон Fergie-г танилцуулъя тийм ээ. За жинхэнэ нэр нь болохоор Stacy Ann Fergie Ferguson гэдэг 1975 оны 3 сарын 27-нд төсөө одоо 50 нас хүрсэн. 50 насныхаа төлөв өдрийг сүр тэмдэглэсэн байл шүү дээ. Үш мэдээгүй шүү дээ. Ямар 50 хүрсэн ч одоо яг 40 л хүрсэн байх. 40 жоохон гарч байгаа марчаа. 50 насныхаа төрсөдөр сүр дуулаанд тэмдэглэсэн. Нэгт хоёрдоод ирэхэд сүүлийн үед жоохон ингээд гадаад төрхөнд нь өөрчлөлт орсон билий. Би бас сүүлийн үед клипүүдийн жоохон харлаа л та. Тэгээ хүмүүс ингээд мис засал хийлгэсэн юм уу гэдэг шуум их яваад лээ. Гэтэ өөрөө аль биесээр мис засал хийлгэсэн гэсэн тийм яг ч өөрчлөгдсөн байх юм. Мэдгүй шалгуур харагдаад лээ. Би л мөн билүү биш үү гэж харсан. За би харна. Тийм сүүлийн дуу клипэн дээр арай л өөр бас харагдаад лээ шүү. За ингээд үргэлжлүүлээ тийм ээ. Америкийн дуучин, дуу зохиогч, жүжигчин, бизнес эрхлэгч юм хтэйгаа. За тэгээд 1990 онд болохоор угаас анханасаа Wild Orchard нэртэй охтын хамтлаг дүүсгэн байгуулсан юм билээ. Тэндээ 2 цомог гаргасан ч гэсэндээ энэ хамтлаг бол нэг удааг 2001 онд хамтлагаас гарсан юм билээ. За тэгээд яг энэ үедээ болохоор хувийн амьдралын хамгийн хүнд хэцүү үеийг туулж исэн. Яасан ингээд гэсэн мансууруулах байцны хамааралтай болсон байсан. Тэгэхээр энэ хамтлагт орохоос өмнө гэсэн үг л тийм. Тэгээ 2002 онд бол одоо энэ зуршлаасаа өөрөө өөрийгөө эдгэж чадсан юм ундаг бүсгүй байлаа. Тэгээ 2002-оос 2018 онд бол Black Eyed Peas хамтлагийн гишүүнээр орснороо олон улсад нэр хүнжтэй болсон байдаг. За тэгээд энэ хамтлаг байх хугацаанд болохоор бие даасан хөгжим, кино, телевизийн тоглолтууд, бизнесийн үйл ажиллагаанд одоо зэрэг ингээд хийгээ явжсан учраас маш их амжилттай байсан. За дэлхийд даяар нийтдээ 35 сая гаруй цомог, 60 сая сингл борлуулсан байдаг. За түүний шагналт 8 Grammy, дэлгэцийн жүжигчдийн эвлэлийн шагнал хүртэл байт юм байна. За тэгээд 2010 онд болохоор Billboard сэтгэл түүнийг шилдэг эмэгтэйгээр тодруулж ирсэн. 2000 оны болон 21-р зууны шилдэг эмэгтэй уран бүтээлчдийн тоонд зүй ёсоор тогтдог юм ордог юм бүсгүй байх нэ. Зяар тамбирлаас нь дурдвал за Fergie-гийн хувьд бол Калифорни мужи Hacienda Heights гэдэг юм хотод өрсөн. За аав нь ээж нь болохоор Terry болон John Patrick Ferguson нарын гэр бүл төрсэн байлээ. За Dana Ferguson гэдэг дүүтэй. Тэгээд бага багтаа бол маш сайн сурагч байсан. Маш их дайчин, тэгээд дээрэс нь олон талын авьяастай юм охин байсан юм билээ. Тэгээд хамгийн гоё юм нь юу ингээд гэсэн чинь нөгөө гоё бичгтэй, бичгийн хэв нь үнэхээр гоё гинэ. Одоо нөгөө ямар цэвэр бичгтэй ингээд шалгуулдаг шүү дээ. Тийм юм билээ. Цэвэрч аврам ургуулж байсан. Математиктай сайн байсан. Дээрээс нь уран ихтгэл тавьдаг, бүжиг дуу хөгжмийн хичээлдээ маш идэвхтэй оролцдог юм охин байсан ба. Тэгээд хүүхэд хагасаа л би даасан юм зоримог зан чанартай байсан. Энээсээ болоод яг хав заримдаа үеийн гэхэд ойлголцдог юм асуудал тулгардаг байсан гэж байгаа. Тэгээд энийг яаж давсан бэ гэхээр тайзан дээр байвал болох юм байна гэдгийг ойлгосон гэсэн. За би хяналтах. Оо за. Би сая нөгөө сүүлийн үеийн зурагчлуудыг нь үзсэн чинь нэрээ нилээн өөр болчих тээ. Яг бүр ингээд бүр шаал өөр болсон гэхээс илүүтэйгээр нэг жоохон тийм өөрчлөлт хараа өөр байгаад байна тий. Гэтэ яг юу нь өөрчлөгдсөн гэж би бас нэг хэлж мэдгүй. Эсвэл зүгээр арьс марсаж жоохон татуулсан болов? Мэдгүй нэг л мөн үү биш үү гэж л харагдахаар л болсон байх тий. За аав ээжээр нь болохоор католик шашинтай маш сүсэг бишрэлтэй гэр бүлээс юм байлээ. Яа ээж аав нь хоёулаа сургалтын салбарт ажилладаг байсан учраас охиныхоо боловсрол хүмүүжлэлд онцгой анхаарал хандуулдаг байсан. За тэгээ хүүхэд наснаасаа л дуу хөгжим тайзны урлагт дуртай байсныг нь дэмжиж тэр хүүхдүүдийн оролцдог шоуны сонгон шалгуулалтанд орохтон тусалдаг аав ээж дандаа хамт явж өгдөг байсан байгаа юм л та. За тэгээ өсвөр насндаа болохоор нөгөө зөрчил шилжилтийн нас гэж явагддаг штеп. Яг энэ үеийн тухайн үедээ болж исэн. 9 настайдаа л тэр нэг одоо авьяаслаг хүүхдүүд шалгаруулдаг телевизэн цуврал тоглож эхэлсэн юм билээ. Эннээс бол уран бүтээлийн гарааг эхлүүлсэн гэж хэлж болно. Тэгээд тэр шоуны хамгийн анхны гол дүрүүдийн нэг нь байсан буюу 1984-өөс 89 оны хооронд 5 жил тасралтууд тогсон юм бэл. Тэгэд юу нь бол од толцсон байсан л гэсэн. Тэгээд яг энэ хугацаанд болохоор өөрийнхөө нөгөө дуулалт, бүжиг, жүжиглэлт тэгээд олон талынхаа авьяасыг хөгжүүлсэн байсан. Тэгээд хүмүүс таньдаг л болсон байсан гэсэн. За тэгээд Peanuts цувралын
Google дээр ингээд болохоор Sally Brown-ы дүр дуу оруулж ирсэн. Тэгээд энээс бол маш гоё хоолойтой юм байна гэд нас мэдэгдэжсэн гэдэг чам. За тэгээд ахлах сургуульд ороод сургуультай бол үлгэр жишээ сурагчтай нэг байсан. Тэгээд үзэсгэлэнтэй гэдгээр алдартай, ухаалаг, урлаг дуртай охин гэж үнэлэгддэг байсан юм л та. За тэгээд бага ангиас ахуулаад нөгөө нэг хамгийн алдагддаг юм нэс гэж хамгийн сайхан бичгийн хэвтэй сурагч гэж шагнагдчихсэн буюу цэвэр бичгтэн гэдэг шагналыг бол байнга авдагсан юм байна. Лаг бичдэг гэсэн. За тэгээд борооноор усанд орж бүжиглэх, дурамт хувцаа өөрийнхөө загварчилж өмсөх дуртай буюу янзлал ивдэл оёол янз бүр болгочдөг штеп. Тэгдэг охин байсан юм билээ. Бусдаас өөр нь бол өөр байхыг илүүдэх үздэг байсан маа. За ингээд багасаа л ингээд алдартай болсон хүмүүс таньдаг байсан учраас алдартай орохын хэрээр л өөрийгөө хэн болох. За тэгээд дээрэс нь бусдын хүлээлтэнд нийцэх ёстой болсон жоохон дарамт болж ирсэн л дээ. Нүг хүлээлт үүсдэг штэ тий. За чи ингээд олны танил юм чи ингэх ёстой. Чи ингэх ёстой. Өөрөөрөө байж чадахгүй болдог. Энээсээ болоод өсвөр насныхаа сүүл үеэр болохоор сэтгэл зүйн хямралд орсон. Өөртөө итгэлээгүй болоод таны мэдгүй зөрчилдөд тулгарсан буюу би яг юу хийх вэ? Би яг хийм бэ гэдэг зөрчилдөд тулгарч эхэлсэн байна л да. За тэгээд энэ үд нь болохоор сүүлдээ өөрөө хэлсэн билээ л дээ. Би яг тухайн үедээ өсвөр наснд байхдаа од болох эмгэг гэж нэг юм байт юм байна шүү дээ. Би яг энийг бол даван тулж исэн буюу бүх хүн таалагдах гал тий. Од болохгүй л яаж л хүний анхаарал хүртэх боломжтой бүгдийг нь хийдэг байсан буюу би яг эмгэгтэй байсан гэж хэлдэг юм байлээ. За ингээ 18 насныхаа одоо 18 настайдаа болохоор Wild Orchid гэдэг нэртэй охтын хамтлаг нэгдээд анхны цомог нь бол 1997 онд гарсан маань л да. Тухайн үед болохоор хамтлагийнхаа ахлагчийг хийжсэн юм байна. Тэгээд дуу бичлэгийн гол хүчинч болж исэн мэрэгжлийн хөгжөвчний замдалда бүрэн шилжсэн маа. Тэгээд яг энийг эргээд урсгатаа болохоор би бүр хүн болгонд таалагдах гэж хичээдэг байлаа. Гэтэ эцсүүлд нь бол хүн өөртөө үнэнч байх ёстой гэдгийг л ойлгож авсан та. Тэр үнэ хүнд таалагдана гэдэг бол аюу хэцүү шүү дээ. Бүх хүнд бол тий ялангуяа. За тэгээд анхны цомог нь гараад MTV сууг цэцэгдээд радиогоор нэлээд олон цэцэгдээд хит болсон юм байлээ. Дараагийн цомог нь болохоор 1998 онд гаргасан. 97 98 онд дараалал 2 цомог гаргасан юм байлээ. За тэгээд 3 дахь цомгийн ажлыг дуусах үед нь тоглолтод цөөрцсөн байсан. Дээрээс нь санхүүгийн дарамт ихсээд хамтлаг нь уналтанд орж ирснээр ерөнхийдөө за хамтлагт харахт шатруугаа л орж ирсэн юм л да. Тэгээд хамтлагийн амжилтанд буураад эхлэн Цвэргийн өөрийгөө нөгөө үзий ядаж эхэлсэн баг. Энэ хамтлагийн ахлагч учраас дарамт авч ирсэн юм л да. Хамтлагаа биел ингээ балалчлаа тий. Хэцүү болчлаа гэдэг гүн хямралд орж ирсэн. За яг энэ үеэсээ нөгөө масуурлах бодисд бол одоо донтож эхэлсэн байдаг. За тэгээ анхандаа их сонирхож хэрэгжилж исэн гинэ. Сэтгэл санаанаа доктортой байлах гэдэг ч юм уу сонирхоод ингээ хэрэгжилжсэн гэсэн тий. Яг маш богинохоо хугацаанд бол бүр донтцсон. Тэгээ масуурлах бодисны хамааралтай болсон баг. За тэгээд дараад нь болохоор нөгөө параноид болж эхэлсэн гэж. Өөрийгөө хүн намайг мөрдөөд байна буюу хийсвэр зүйл төсөөлж эхэлсэн. Хин нэг намайг дагаад байгаа юм байна, мөрдөөд байгаа юм байна гэх мэтчлэн. За тэгээд дээрэс нь шалгалт өгөөд ингээд хичээл дээр шалгалт өгөө сууж шүү дээ. Тэгж яхтаа хүртэл одоо ингээд намайг цагтаа нар орж ирээ баримтлна гэдэг ч юм уу тий. Төсөөлөлд ерөөсө бодит байдалд амьдарч чадах болж өгсөн. Тэгээ энэс болоод сэтгэл зүйн бүр ингээ хямарч хэлсэн. Тэгээд хамтлагаас гаргах одоо шийдвэрийг гаргасан байдаг. Эндээс нь дотор нь бас нэг гишүүдийн зөрчил юу гэдэг ч юм те. Уран бүтээлийн зогсонго байдал. За дээрээс нь донтолтын асуудал бас нэлийн том үүрэг гүйцэтгэсэн юм билээ. За ингээ 2001-ээс 2002 онд болохоор донтолтоос гарахаар шийдсэн. Тэгээд хамгийн одоо сонирхолтой юм ч гэх юм уу. Ерөөс эмнэлэг твдэггүй. Хин нэгнээс тусламж аваагүй өөрийгөө шууд эмчилсэн. Ба тэг чи хэцүү шүү дээ донтцсон хүмүүс чи өөрөөрөө имжлэн гэдэг чинь нэлээ хэцүү байдаг. Тэг өмнө сэтгэлээсээ залбирсан. Тэг өөрийгөө эргүүлж авахар хичээсэн гэж аам л да. Тэгээд хэлэхдээ болохоор би нэг удаа ингэ сүмд очсон гинэ. Сүмд ороод бурхан минь та намайг ингэ авраач ээ. Би чамд итгэж байна. Гэхдээ чи надад ямар нэгэн баталгаа үзүүлээч байдаг гэдгээ батлаад өгөөч гэсэн маа. Тэгэл тэр өдрөөс эхлээд мансуурлах бодис огт хэрэглээгүй юм бэл. Тэг гарцсан. Өөрөөрөө хэмжилсэн гэдгээрээ мундаг бахархдаг юм билэ. Амар биш ах уу тэр чинь бүр салахын тулд зөвлөгөө хамчилгээний тэрэг нэлээд болдог шүү дээ. Яг үнэ. За хамтран ашиг танилцуулаад үргэлжлүүлээ. Олон улсын Улаанбаатарын их сургууль дэлхийд гарах гар савраад хамтран ажиллаж байна. За магадлалын итгэмжлийн зорилго нь байгууллага үйл ажиллагаа чанарын өндөр түвшин гүйцэтгэл үр дүнгийн тодорхой стандартыг хангасан байхад оршдог гэсэн. За тэгээ байгууллага магадлалын итгэмжлэсний дараа болохоор илүү их үүрэг хариуцлагатай болж эхэлж байгаа. Учир нь байнгын хяналт үнэлгээгээр одоо магадлалын итгэмжлэлээ хадгалах шаардлагатай болдог. За энд нь тогтмол тайлан гаргах, газар дээр нь очиж үзэх, эсвэл тухайн байгууллага шаардлагатай стандартыг үргэлжлүүлэн хангаж байгаа эсхийг шалгах аудит багтдаг байгаа.
байгаа. Тэгэхээр Улаанбаатарын их сургууль нь Монгол Улсын эхний 20 дэрэмлэгдэх сургууль, эхний 13-т ордог байх нь 4-т удаа магадлал итгэмжлэгдсэн байна. 2024-нд 10 жилээр магадлал итгэмжлэгдсэн байна. За эсэлд 2025 оны 6 сарын 23-наас эхлэн хичээлийн 1-р байранд эсэлтийг бүртгэж байгаа. За онлайн эсэлт бас явагдаж байгаа шүү. elselt.iuu.edu.cg гэсэн сайт руу хандаж болох юм байна. За олон улсын Улаанбаатарын их сургууль 30 жилийн ойгоороо төгсөгчдөө зориулан 6 сарын 6-нд UG Palace-т night show болгож байгаа юм байна. Тэгэхээр татаар A-Sound, Freezone, Зандан Шагаа болон DJ Shiroki нарт оролцсон. Тэгээд арга хэмжээний үеэр 30 шилдэг төгсөгч болон төгсөгчдийн дунд болсон спортын тэмцээний аваргуудаа шагнал гардуулнаа. За төгсөгчд маань бас бүгдээрээ оролцоорой. Би бас энэ сургуулиуд төгссөн учраас уг нь оролцмоор дааж нилээн эрт эхэлчихэж байгаа юм л миний ажлын цагаар эхэлчихсэн. Тэгэхээр би нэг дуусгаад яг очт юм билүү гэж бодох нь бодож байгаа. Тэгээд төгсөгчдийн хувьд олон улсын Улаанбаатарын сургуулийн төгсөгчдийг хувьд бол үн төлбөр шоу гэсэн үг шүү. Аха. За тэгээд Монгол улсад хамгийн их тэтгэлэгтэй их сургууль гэдгээр алдартай. За 2024-өөс 2025 оны хичээлийн шинжилгээ эсэгчид зориулсан тэтгэлэн ямар байгаа юм бэ гэсэн. 40% тэтгэлгийг 500-аас 599 оноод эсэгч авах юм байна. 50% тэтгэлгийг 600-аас 649 оноод эсэгч авах юм байна. 70% тэтгэлгийг 650-аас 699 оноод эсэгч авах бол 100% тэтгэлгийг 700-аас дээш оноод эсэгч авах нэ. За тэгээ мөн Монгол улсын засгийн газраас болоод бүх төрлийн тэтгэлэгт хамрагдах боломжтой бүх мэргэжлийн оюутнууд нь Солонгос англи хэлийг чөлөөтэй эзэмшигч төгсдөг байгаа. 2 жил Монголд, 2 жил Солонгос сураад Монгол Солонгос хэлний хос дипломтой бас Монгол Солонгосын хос дипломтой болох боломжтой байдаг гэдгээр онцлогтой байдаг шүү. Яг үнэ. За тэгээ дугуулантай юм байлээ. Цан гол, такекwondo, чөлөөт бүжиг, аялал, сувилах уу, сайн дургуй үйлчлэг, гар бөмбөг, сакс хүртэл байдаг. Тэгээ 1-р курсээс бүх оюутнууд англи, Солонгос хэл, гадаад багштай үзээд явдаг байна. За их баярлалаа. Баян зүрх төргийн 13 дугаар хорооллын Санде Плазын хажуудалд байрлах олон улсын Улаанбаатар их сургууль гэж байгаа. Холбогдох утасны дугаар 8947 2026 8947 2026 гэсэн дугаарлал холбогдорой. Сошиал хаяг нь олон улсын Улаанбаатар их сургууль гэдэг хайхаар гараад ирэх нэ. За баярлалаа хамтран ажилласан олон улсын Улаанбаатар их сургууль дэлхийд гарах гар зураатаагаар хамтран ажиллалаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн мэдээлэл өргөх тийм ээ. За ингээд хамтлагаасаа гарсан өөрийгөө ч идгэж чадсан. Энийхээ дараа болохоор хамтлагт нэгдэж орж иж байгаа юм лээ. Сэргэлт нь эхэлсэн. 2002 онд болохоор Ферги Black Eyed Peas хамтлаг нэгдээд шинэ амьдрал, шинэ карьерийнхаа замналаа эхлүүлж чадсан байдаг. За тэгээд хамтлагт нэгдэхдээ бол хамтлагийн 3 дахь цомог дээр нь бол хамтраг ажиллаад эхэлсэн байдаг. За тэгээд Where is the Love гэдэг дуу нь бол олон улсад амжилттай болсон хамтлагийн нэр хүндийг бол өсгсөн байдаг л та. За удалгүй 2006 онд болохоор өөрийнх нь одоо нөгөө анхны ганцаарчсан цомгоо гаргасан буюу ганцаарчсан уран бүтээлтэй бас анхаарлаа хандуулж эхэлсэн. Эндээс нь л нөгөө бидний хоёулаа яриад байгаа Big Girls Don't Cry гэх мэт маш олон хит дуунууд араасаа гаргасан байдаг. За тэгээд нэлээд олон дуу болохоор Billboard хот 100 шагсаалт эхний байранд орж исэн. Дээрээс нь ганцаарчсан уран бүтээлийн амжилтаа ингээ батлаад яваад байсан байгаа юм л та. За 2007 онд бол өөрийнхөө юу гаргасан юм бэлээ. Биш 17 онд болохоор 2 дахь цомгоос гаргаж чадсан байдаг. За уран бүтээлээс гадна бизнесийн салбарт ч гэсэн амжилттай ажилтдаг юм бэлээ. Өнөртөө усныхаа цувралыг гаргацсан байгаа. Дээрээс нь гутал гаргасан. Одоо өөрийнх нь нэрийн гутлыг гаргасан гэдгээр бол маш сайн мэддэм билээ. Алдартнууд энэ Фергийн гутлыг өмсдөг юм биш үү? Ферги Woodware гэдэг гуталтай юм байна. За тэгээд олон сэтгүүлийн нэр эхний нүүрэн дээр гарч ирсэн. Загварын ертөнцөд ч гэсэн маш нэр хүндтэй болцсон байгаа гэсэн. За хувийн амьдралаас нь дурдвал хоёр хүснээс сонирхдаг юм бүсгүүлээ. Тэгээд хэлэхдээ болохоор би жоохон байхасаа шоу бизнест ингээ хүл тавьсан. Тийм болохоор ерөнхийдөө одоо тийм ээ ижил үйлсний хэвийн харилцааг бол харж дууссан гэх юм уу тийм шоу бизнесээс учраас ээж минь надад хүн бүр бурхны хүүхэд гэдгийг бол сургасан байдаг. Тэгээд та бол өөрийнхөө рол амьдрах хэрэгтэй, бусдыг шүүмжилдэг үү? Хайр бол агуу зүйлээ гэж хэлсэн байт юм бэлээ. За тэгээд 2004 оны 9 сар жүжигчин Josh Duhamelтэй болж эхэлсэн байдаг. За тэгээд энэ хоёр болохоор тэр аялан тоглолтын үеэр танилцж байсан байл юм билээ. Хосуудын хувьд болохоор 2007 оны 12 сард нь сүү тавиад 2009 оны 11 сарын 10-нд бол бие осоор гэрэлсэн байдаг. За тэгээ 13 оны 8 сарын 29-нд хүүгээ төрүүлсэн байдаг. Гэхдээ 13 онд хүүгээ төрүүлчихэд 4 жил хамт байсныхаа болохоор 17 онд 9 сард нь болохоор салсан гэдгээ зарласан. Тэгээд 19 он хүртэл 2 жилдээ шүүхээр явж хагаад аль бие осоор бол 19 оны 11-р сард энэ салалтыг нийцүүлэн шийдвэрсэн юм байна. Тэр одоо салцсан байгаа л гэсэн үг. За ямар хэрэгтэй орооцолдож исэн юм бэ гэдгсэн. За 2009 онд болохоор Ферги болон түүний нөхөр нь тухайн үед байсан Жош тийм ээ хувийн амьдрал хэвлэл мэдээлэлээр шууган тарьж исэн үйл тээ. Тэгсэн нэг эмэгтэй Фергигийн нөхөр Жошийг одоо
эхнэрээ хуурсан гэж одоо олон нийтэд зарснаар шүүхэд хандах хэсгийг судалж байсан гэсэн те хууль одоо юу гэдгийг асуудал тухайд арга хэмжээ аваагүй бол шүүгээр ороогүй гэсэн үг. Тэгээд Фергийн энэ үеэр болохоор хэвлэлийн зохисгүй хандлагын улмаас сэтгэл санааны дарамтанд орсон гэж бас хэвлэлээр мэдэгдэжсэн буюу нөхөр нь бас хуурсан юм уу та гэдэг хардлага бас төрүүлсэн байдаг. За тэгээд өнгөрсөн үед нөгөө хэрэгжилжсэн мансуурлах байцын хэрэглээний асуудал нь сүүлд нь бас сөхөгдөөд нэлээд том асуудал болж исэн байдаг юм лээ. За тэгээд хүүхдээ асрамжаа гэрлэлтийн шүүх бол болсон ойлгомжтой. Асуудын хувьд бол 2017 он салаад Алтбай суур 19 онд гэрэлтэд цуцлуулсан гэж ярьж байсан шүү дээ. Тэгвэл хүүгээ хинэн насраа хамгаалах юм бэ гэх мэтчлэн хоёр талтай нэлээд том маргаан болсон. За тэгээд сүүлдээ бол тохиролцоонд хүрээд за олон нийтийн дунд нэг актер дуулан нэгдэг хуулийн өрөөнд явагдсан томоохон процесс болж өнгөрсөн юм билээ. За бизнесийн эрх зүйн тал болохоор за бизнесийн зарим бүтээгдэхүүнтэй холбоотой гэрээний эрх зүйн тохиролцооны асуудал гарч ирсэн ч гэсэндээ азар нэг актер шүүх мөхтөөр очиж байгаагүй хоорондоо тохиролцоод бас салж лээсэн юм билээ. За сургуультай IQ өндөр сургуулийн шилдэг сурагч байсан гэдгийг нь бол хүмүүс сайн мэддэг юм байна. Тэгээд эхэлжсэндээ хамгийн сайхан бичгийн хэвтэй сургуулийнхаа шүү. Ийм хүүхдээсэн. Математиктай сайн одоо IQ өндөртэй хүүхдээсэн юм л да. Одоо нөгөө Blackhead би самтлагт бол түр гишүүнээр орж исэн гэж хэлжсэн шүү дээ тий. Тэгээд одоо сүүлдээ бол байнгын гишүүн болж ингээ орж исэн. За нэг дүүлэнд дэгдэжсэн юу гэдсэн чи тоглолтын үеэр тайзан дээр шээж исэн юм байна. Манайх жигнэсээ энэ нэлээд том шууган болж исэн юм байна. Одоо юу гэх юм бэ 2005 оны тоглолт хэлээ л дээ. Тайзан дээр нөгөө нэг тавсган ингээ харах гэдэг шиг яг ингээ шийх гэдэг. Яг дуу муугаа дуулж исэн. Тийм учраас нөгөө тоглолт дуугаа дуулж дуусгахаас өмнө шээчихсэн юм билээ. Тайлж маяг өмнөдөө шийдсэн юм шиг. Оо яас ич. Тэгээ өөрөө бүр хүлээж өссөн бил. Үгүй яг тийм юм болсон юм аа. Үнэхээр ичгэвтер байсан ч гэсэндээ би тоглолт хийжсэн учраас тэгээ дуулчихсан учраас тайзан дээрээс буух ямар ч арга байгаагүй гэж өөрөө хүлээж өссөн байт юм байна. Одоо тэр олон хүн сонсож ах шин дуудаар хараагүй ч. Одоо энэ нөгөө зургийн найруулагч өгсөн байна. Тийм байна. Тэгээ ядаж ах нэг юм цайвар өнгөтэй шорт өмссөн болохоор өнгөтэй шийдсэн гэдэг ч тий. Бүгд л харсан л гэсэн үг л дээ. Гэхдээ энийг нэг тийм амар доромжлоод ч юм уу тэгсэн юм бол байхгүй. Уус юу ч одоо хүний одоо гард юу шүү дээ асуудал гэхээс илүүтэйгээр одоо тийм одоо гүүгээд буултаач шүү дээ. Яг үнэ. За хүүгийн нэрийг Axel гэж нэрлсэн нь болохоор Guns N' Roses-ийн дуучин Axl Rose санаа авч өгсөн юм байна. Ягаад тэгэхээр нөө рок хөгжмөлөх туртай тэгээд юм нэртэй юм байна. За Мексик гаралтай гэж хүмүүс боддог ч гэсэндээ Англи, Шотланд, Ирланд, Швед гаралтай гэсэн. Латин Америк гаралтай гэж боддог ч гэсэн үгүй юм байна. За MILF гэдэг дууны Money гэдэг дууны клип цэцэгдгүүд YouTube баг ингээ гацалтанд орсон. Би энэ дууг нэлээд сонслоо. Нэг юм бар биш хүүхнүүд дээр л юм сүү үргэлтээр л яваад байгаа юм да нэг залуу. 2016 онд гаргасан юм билээ. Гэтэ юм супер одооттай хийсэн буюу клип нь үнэхээр супер хөрөө тоглолцсон. Kim Kardashian тоглосон байна. Chrissy Teigen, Devon Aoki зэрэг маш алдартай хүүхнүүд ингээ тоглолцсон учраас анхныхаа 7 хоногт л цацгсан дараа YouTube 100 сая гаруй үзэлттэй байсан буюу яг цацгадаад одоо юу яасан бэл. Бүр ингээ YouTube гацсан. Тийм. Би бас тэр үед чинь тэр гацалтад дунд нь ороод явж ирсэн үү? Тийм. Тийм байна. Одоо ингээд клипийн зургийг өгсөн байгаас тийм. Зэрлэг хүүхнүүд тоглосон байлээ. Би тэг Ким яг хайл хэсэгт тоглолт юм бол гэсэн чи дээрээс ингээд сүү муу асгаал яг сүрхий клип билээ шүү дээ. Нилээ ойж үзсэн билээ. За нэг юм л өсөх байна да. Гоё бүсгүй. Гоё үнэхээр гоё бүсгүй. Тэгээ сүүлд харин нэглээд жоохон танигдахгүй болсон байна. Харин тийм байлээ. Ер нь жоохон өөрчлөгдсөн байна. Тэгээд нилээ хайж үзсэн гэсэн гоо сайхны мисасад яг орсон гэсэн юм алга. За ботокс центр бол хийлгэсэн гэсэн юм байх нь байлээ. Тэгээ хамраа өөрчлөлтсөн чи мөнүүдийн өөрчлөгдсөн яг мисасалд орсон гэсэн юм. Тэгээд гоо сайхны мисасалд хүмүүс нарийнсаа харж мэдээлж мэдэх л байна. Харин тэгэл. Тэгтэл игээр өөр харагдаад байгаа юм да. За баярлалаа түргэн нэвтрүүлгийн өндөрлөө студид хөтлөгч Ханцаа амийн найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтрагчаар Аржинжуулангийн анхны ундрагаас авсан шаандгада Чамжуулан Монгол Улс Улаанбаатар их сургууль дэлхийд гарах гар зурагтайгаар хамтран ажиллалаа. Үргэлжлүүлэн та бүхэн маань амар цаг нэвтрүүлгийг улаан сонсороо түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.